За мэлийн танилцуулсанчлан миний хувьд Канадын уул уурхайн хамгийн том мужуудад болох British Columbia болон Ontario, Quebec гэх мужуудын уул уурхайн яамдуудаас баримталж байгаа бодлогуудын талаар та бүхэнд тайлбарлана. Тэгэхээр яг энэ хууль эрхтүүдтэй холбоотой агуулгын орохоос өмнө та бүхэнд ерөнхий мэдээлэл өгье гэж бодож байна. Уул уурхайн салбартай холбоотой Канада улсад уул уурхайн салбарын хөгжүүлэлт 18 дугаар зуунаас эхэлдэг. Тэгэхээр хамгийн анхны уурхайн гэх юм бол Quebec-ийн доод хэсэг байгаа тэр доод хэсэг байгаа уурхай байна. Дээрээс нь тэр хооронд байгаа Highland-д байгаа нэг уурхай. Анх бол Европоос ирсэн шигэн суурьшигчид бол энэ зүүн иргээр байж байгаа. Тэгээд хүмүүсийн тооны мэдээж тархан суурьсантай холбоотойгоор бол уул уурхайнтай холбоотой идэвхжил бол уустай тархсан байгаа. Тэгээд Gold Rush гэдэг ярьдаг тэр алтны бас эрчимтэй холбоотлолт бол энэ British Columbia-гийн тэгээд Yukon-ы бас тэр доод хэсэгт энэ хоёр мужууд бол гарсан байгаа. Тэгээд энэ нь бол 18 дугаар зууны төгсгөл хавцаа. Тэгээд их үедээ бол ямар нэгэн зохицуул байгаагүй. Дуртай нэг нь бол алтан борлох хэрэгтэй байдаг байсан. Жишээ нь Yukon. Тэгэхээр хамгийн анхны хайртай холбоотой эрх зүйн зохицуулалт хууль бол 1855 онд гарсан. Канадын засгийн газрын зүгээс уул уурхайн салбараар дамжуулаад эх орноо хөгжүүлэх хүсэл бий болгох нэлээд боломж болцоо байгаа гэдгийг харсан байгаа. Тийм ч учраас бол энэ геологийн үндэсний албыг байгуулахтай холбоотой хуулийг бол 1867 онд баталсан байлээ. Тэгэхээр Онтариод үндсэн суурь металл болон алтны холбоотой идэвхжсэнтэй холбоотойгоор 1906 уул уурхайн зохицуул гарсан. За тэгэхээр бол энэс хойш нийтдээ 100 гаруй жил бол бараг 110 гаруй жил бол Канада уул уурхайн эрхтэн зохицуулалтын чиглэлээр уул уурхайн хөгжлийн чиглэлээр дэлхийд тэргүүлэх орносон байна. Тэгэхээр та бүхэнд ойлгох төрхөнд нэг жишээг 2015 он гэхэд бол Канадын дотоодын нийт бүтээгдэхүүнд уул уурхайн салбараас 56 тэрбум долларын хувь нэмэлт орсон байгаа. Тэгэхээр уул уурхайн орлогот нь бол 33 тэрбум доллартай тэнцвэрч байсан. Тэгэхээр экспорт дэслэг уул уурхайн хэмжээ бол 20% байгаа. Тэгэхээр Prince Edward гэх энэ жижиг алаас бусад бүхий л мужуудад болон энэ тусгай статустай нутгуудад уул уурхайн зохицуулалт байгаа уул уурхайн хөлөөс явагддаг. Тэгээд түүнээс гадна та бүхэн бас мэддэг байхад дэлхийн хамгийн алдартай уул уурхайн арга хэмжээ болох PDAC гэдэг арга хэмжээ Торонто хотод зохион байгуулагддаг байгаа. Тэгээд Монголоос төлөөлөгч бас идэвхтэй оролцдог. Тэгэхээр та бүхэн энэс ойлгож байгаа Канадын уул уурхайн эрх зүйн зохицуулалт болон уул уурхайн хөгжүүлэлт бол зэрэг урагшилсан байгаа өнгөрсөн хэдэн 10 жилүүдэд. Тэгэхээр өнөөдөр энэхүү ихтгэлийн хүрээнд ямар дэцэтүүдийг хамарч байгаа вэ гэдгийг ингээд засаасан байна. За тэгэхээр бид нар юуны өмнө бол энэ Канадын уул уурхайн хууль тогтоомж нь өөрөө ямар улс төрийн орчинд явагддаг вэ гэдэг талаарх мэдээллийг өгье. Тэрний дараа уул уурхайн циклийн хүрээнд ярья. Бид нэр циклийн хувьд бол тухайн тэр этгээд нь хайгуулгыг өргөдөл гаргаад тэгээд хайгуулт хийх гэх мэтчний эдгээр алхмуудаас ахуулаад тайлбарлаж өгнө. За тэгээд циклийнхаа эзэн шатанд бол уурхайн хаад, уул уурхайн нөхөн сэргээд гэх энэ бас ажиллагаа яг нэг хүрээнд яаж зохицуулагдж байна гэдгийг харна. За түүнээс гадна бол үндэд бидний зүгээс 2 жилийн өмнө шинээр баталсан хууль байгаа. Энэ хууль нь бол уул уурхайн салбарт орлогыг ил тод болгохтой холбоотой хууль.
Уулуурхаан хуулийг нэг хууль давтамжийг нэг бүрчлэн ярих гэх юм бол маш их хэмжээний баримтчиг болно л да. Тэгэхээр аливаа улс дахь энэ хууль давтамжийг одоо энэ Канадад жишээ гэх юм бол үнсэн ийм баримтчуудыг харах юм бол ийм зан баримтчиг болно. Тэгэхээр мэл хэлсэнчлэн өнөө өглөөний хувьд бид нэр Канадын бүх мужуудыг хамарсан хууль тогтоомж, бүх мужийн хууль тогтоомжийг ярих цаг байхгүй. Тийм учраас Онтарио, Бритиш Колумбийн мужуудад төвлөрч байна. Тэгээд эдгээр мужуудыг сонгон авсан хоёр шалтгаан байгаа. Нэгдүгээр гэх юм бол уулуурхаа хөгжсөн хамгийн том мужууд байгаа. Хоёрдугаар эдгээр мужууд өөрийнхөө эрхлэн зохицуулалтын хүрээнд шинэлэг алхмуудыг хийсэн байгаа сүүлийн амжилтуудад. Тэгэхээр энэ мужуудын холбоотой бүхий л уулуудыг тараасан байгаа. Флаш дээр тараасан байгаа. Тараасан. Тэгэхээр би энэ дээр хууль давтамжаас нөлөөтэйгээр уулуурхаан яам хэрэгжилтэнд хангадаг тэр хуулиудыг бол сонгон авч тавхан тайлбарлах шийдсэн байгаа. Ер нь уулуурхаатай холбоотой гол хуулиуд гэх юм мэдээж хэрэг бусад яамын зүгээс хэрэгжилтэнд хангадаг хуулиуд байж байгаа. Жишээ нь байгаль орчинтой холбоотой хууль гэдэг ч юм уу эсвэл татвартай холбоотой хууль байдаг. Тэр сангийн яам хэрэгжилтэнд хангадаг хууль байгаа. Тэгэхээр Канадад бас амсан энэ сургамжууд дээр үндэслээд хариуцлагатай уулуурхайн энэ концепцийн хүрээнд бас ямар энэ туршлагууд байна вэ? Тэр талаар нь та бүхэнд олон улсын шилдэг туршлага болсон тэр агуулгуудыг аль болох үргэлж хичээе. За тэгэхээр бид нэр засаглалтай холбоотой асуудлуудыг одоо бас авч үзэх хэрэгтэй. Канадын уулуурхайн зохицуулалт нь өөрөө хэрхэн яаж хөвсөн өөрчлөгдөж байгааг ойлгохын тулд мэлийн хэлсэнчлэн бол уулуурхайн эрхтэн зохицуулалт гол бодлогын зохицуулалт нь өөрөө муж улсын төвшөнд бол хийгддэг байгаа. Канадад үндэснийхээ төвшөнд бол биш, үндэснийхээ төвшөнд биш. Яагаад гэх юм бол Канадын өөрийнх нь үндсэн хууль бол өөрөө яг ийм зохицуулалтыг оруулж өгсөн байдаг байна. Аймгийн төвшин гэсэн үг байгаа. Тэгээд ер нь бол зохицуулалт нь өөрөө нэг улс тэрнээ муж улсаас шалтгаалаад харилцаа айлтгүй байна гэдэг нь бол өөрөө хөрөнгө оруулагчид бол жоохон ойлгоход хэцүү байж магадгүй. Гэхдээ хамгийн гол нь харилцаа айлтгүй зохицуулалт байгаа боловч зарим нэг талаараа бол нийтлэг хандлагатай, зарим тал дээр бол арай өөр арга барил бол байдаг. Тэр Монгол улстай яг нэгэн адилаар Канада улсад газрын хэрэглээд орох баялаг бол ард түмний өмч гэж тооцогддог бөгөөд ард түмний төлөөлөлд засгийн газрын нэг захин зарцуулах гол шийдвэрүүд гаргадаг байна. Энэ юу гэсэн үг гэх юм бол Канадын засгийн газар бол ард түмний төлөөлөлд энэ уулуурхаан баялагын менежментийг хийдэг гэсэн үг. Тэгэхээр газрын хэрэглээд орох баялагаа ашиглах удирдахтай холбоотойгоор бол харилцаа адилгүй менежментийн аргуудыг бол хэрэгжүүлж ирсэн юм байна. Канадын засгийн газрын зүгээс нэгдүгээр гэх юм бол энэ хувийн компаниудыг хайгуул олборлолт хийлгүүлэх ийм зөвшөөрлөг өгөх замаар хоёрдугаар гэх юм бол төрийн өмчид олон нийтийн компаниудаар олборлолт хийлгүүлэх гэсэн юм хоёр. Тэгэхээр миний бас энэ уулуурхаан салбарт 30 жил ажиллахад зохицуулагч байгууллагад ажиллахад бол ер нь төрийн өмчид уулуурхаан компаниуд бол нийтийн уулуурхаан компаниудад эзлэх хувь хэмжээний хувьд маш бага байсаар ирсэн байгаа. Тэгээд хувийн компаниуд гэхээр ямар компаниуд байж болох вэ гэхээр хоёр юм төрлийн байж болно. Нэг нь бол хуцаад хариуцлагатай компани байж болно. Нөгөө нь гэх юм бол хуцаагаа нээлттэй харилцаадаг хуцаад компани. Тэгэд нэг ялангуяа энэ томоохон уулуурхаан төслүүд дээр бол хувийн хвшлийн компаниуд бол орж ирж ажилладаг байгаа. Яагаад гэх юм бол нэгдүгээр бол уулуурхаан компани уулуурхаан олборлолт хийн гэдэг маань бол өөрөө маш идэм нарийн геолог болон уулуурхаан мэдлэг техникийн чадваруудыг бол шаардсан байдаг байгаа. Тэгээд хоёрдугаар гэх юм бол бас санхүүгийн маш их
хөрөнгө нөөцтэй байх хэрэгтэй. Тэгээд энэ хоёрыг бол хангах боломж нь бол засгийн газар хөрвөл төрийн хэмжээнд компаниудад бол байдгүй, хэмжлэг хувийн хэмжлэг компаниудад байдаг. Тэгэхээр энэ нь зарчмын хувьд юу гэсэн үг гэх юм бол аль аль нь өөрийнхөө сайн хийдэг зүйлийг дор хийдэг, биеийнхээ бас өөрсдийнхөө муу хийдэг зүйлүүгээ ордог гэсэн үг чадвар зүйлүүгээ засгийн газрын зүгээс бол өөрсдөө төрийн журмад автаад тэрний хэрэгжилтийг хангах дээр хяналт тавьж ажилладаг байгаа. Энэ нь бол хамгийн том хийж чаддаг ажил байгаа. Нөгөө талдаа гэх юм бол хувийн хвшлийн компаниуд бол томоохон хэмжээний хөрөнгө босгоод тэгэхээр өөрсдийн тэр эзэмшсэн технологиг нэвтрүүлэх замаар энэ ордуудыг олборлож ашигладаг байна. За тэгэхээр альва энэ уул уурхайн төслийн хөгжүүлэлт дээр бол энэ яамны хариуцлага гэдэг юм нэг концепц хэрэглэгддэг байгаа. Тэгээд энийг би та бүхэнд тайлбарлая. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг гэх юм бол одоо уул уурхайн сайт юм уу, эсвэл байгаль орчмын сайт ч юм уу, эсвэл ер нь зохицуулагчийн гүрэн бүхий яамдуудын сайтууд нь өөрөөр хэлбэл ард түмнээс сонгогдсон энэ сайтууд нь бол олон нийтийн өмнө өөрсдийнхөө яамн дотор гаргаж байгаа шийдвэрийн өмнө хариуцлага хүлээдэг байна. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг гэх юм бол тухайн тэр яамны сайт нь бол тэр салбарынхаа хууль тогтоомжийг бол олон нийтийн өмнө болоод парламентийн өмнө бол хамгаалдаг байгаа. Тэрийг тайлбарладаг гэсэн өөрсдийнхөө хийсэн зохицуулалтын шийдвэрийг төлөө. Тэгэхээр Монгол улс шиг Канада улс ардчилсан дэглэмтэй улс орн байгаа. Тэгэхээр энэ засгийн газар нь бол олон нийтийн өмнө олон хэлбэрээр хариуцлага хүлээдэг байгаа. Тэгэхээр энэ тод жишээ нь хэм бол сонгуул байгаа. Тийм ч учраас бол энэ уул уурхайн та холбоотой альва хууль тогтоомжийг гаргаж байгаа бол энэнийхээ төлөө олон нийтийн өмнө хариуцлага хүлээж байгаа. За тэгээд энэ график та бүхэн харж байгаа. Тэгээд энэ график та нартай бас танилцаахаа энэ уул уурхайн амьдралын төслөг бүлэг цикл байгаа. Тэгэхээр бид нэр энэ хууль тогтоомжийг энэ 5 үе шатуудын аль алин дээр нь ярилцах болно. Тэгэхээр олборлолттой холбоотой энэ зөвшөөрөл лиценз олгохоос өмнө бол энэ дээр бас эхний шатнд проспектинг гэдэг хайх те хоёрдугаар тэр анхан шатны хайгуул тэгээд агсан шатны хайгуул гэх мэт ийм зохицуулалтууд байгаа. Тэгэхээр тэрний зөвшөөрөл олгосны дараа бол тухайн тэр төслийн хөгжүүлэлт одоо барилга болон бүтээн байгуулалттай холбоотой үйл ажиллагаа олборлолт болон олборлолт гэх ийм үе шатуудад бол хууль тогтоомжийг бол гаргасан байдаг байгаа зориулан түнчлэн бол энэ дээр тухайн тэр уурхайг хаах нөхөн сэргийтэй холбоотой ийм их зүйн зохицуулалт байгаа. Энэ зохицуулалт бол өөрөө бас бүхий л үе шатуудад бол хамгаалтайгаар. Тэгээд энэ зөвшөөрөл өгөхдөө мэдээж хэрэг бол тухайн тэр компани бол эдийн засгийн хувьд бол ашигтай ийм орд байна. Тэгээд ордны олборлолт хийх шийдвэр гаргасны дараа бол зөвшөөрөл олох мэдээж хэрэг. Тэгээд түүнээс гадна бол эхний тэр анхан шатны энэ хаагуулаас ахуулаад тэр бүтээн байгуулалтын ажлыг дуустал бол талуудтай хийх хэлэлцүүлэг болон одоо талуудаас санал авах ийм ажил бол хийгдэх байгаа. За тэгээд энэ бол дээрээс хоёр дахь зураас байгаа. Түнчлэн бол энэ агсан шатны хайгуул болон бүтээн байгуулалт ажил хийх энэ зөвшөөрөл авах хүртэл бол байгаль орчны нөлөөлийн судалгаа эсвэл тээзүү гэх мэт баримтчууд нь боловсруулагддаг байна. Канадад энэ тээзүүгийн судалгааг тухайн төр төсөл хэрэгжүүлэгч буюу хувийн хвшлийн компаниуд нь боловсруулдаг байгаа. Боловсруулахдаа засгийн газрын зүгээс төрөөс хийсэн нарийн зохицуулалтын дагуу нийцүүлж боловсруулдаг. Тэгээд энэ тээзүүг ашиглаад бас хөрөнгө оруулагчдаас хөрөнгө босгодог байгаа. Хөрөнгө татвараас гол хэрэгсэл компаниуд. Түүнчлэн бас Монголдо бол
төсөөдөө нэг зүйл нь юу вэ гэх юм бол энэ тэнцүү боловсруулалтаа зэрэгцээд энэ байгаль орчны олон судалгаануудыг бол хийдэг байгаа. Нэгдүгээр гэх юм бол байгаль орчны нөлөөллийн судалгаа байна. Хоёрдугаарт хоёрдугаарт бол энэ байгаль орчны чиглэлээр бол тавьж байгаа тэр шаардлагууд байгаа төсөлттэй. Тэрнтэй бол нийцсэн үйл ажиллагаа явуулна гэдгийг бол бодлого тийм бас баримтж байгаа. Тэгээд энэ дээр бол нийт ялангуяа бол тэр усны их усүр бүхий газартай ус гол горих усны их усүрийг бохирдуулахгүй хамгаалах. Хоёрдугаарт далан хайдлын далан бол бас сайн менежмент хийж хохируулж байгаль орчинд гэж бодлох хэрэгтэй. Тэгэхээр та бүхэн яг энэ уул уурхайн циклийнх нь хүрээд яг ямар шатанд яг аль үе шатанд хідэн дамжлагыг хамарсан хувь тогтоомжууд байдаг вэ? Ямар чиглэлийн хувь тогтоомжууд байдаг вэ гэдгийг бол энэчнээс харж байгаа бах. Тэгээд маш их хэмжээний зохицуулалт хийгддэг энэ салбаруудыг яг эхнийхээ уул шатрын эрлийн зөвшөөрөл байна. Тэгэхээр энэ эрлийн зөвшөөрлөлийн эрлийн үйл ажиллагаа бол сүүлийн 15 жилд бол нэлээд их нэлээд төвлөрөлт идэвхжсэн байгаа. Илүү бас энэ зохицуулалт бол эдгэрч ирсэн байгаа гэж хэлж болно. Энэ эрлийн гэдэг маань юу гэсэн үг вэ гэх юм бол ер нь бол нэг одоо өдөөгийн ч юм уу те энэ уурхай руу орох сонирхолтой өдөрний иргэдээс ч юм уу эсвэл компаниас ч юм уу хүмүүс тодорхой талбай дээр бол очиод энэ талбайныхаа болонгуудад тэмдэглэлийг хийгээд за энэ одоо тэдэн газар юм байна гэдэг хэмжээнгүүтэй. За энэ газар дээр би байлын ирэл хиймээр байна гэдэг өгдөл гаргадаг ийм ажлыг хийлээ. За тэгэхээр Монголч гэсэн адил юу вэ гэх юм бол эрэл хайгуул хийхгүйгээр бол уурхайн олборлолт гэж бол байхгүй. Энэ хоёр бол дараалж явдаг байна. Тэгэхээр сүүлийн жилүүдэд ялангуяа Канадын засгийн газрын зүгээс энэ эрэл хайгуул хийхтэй холбоотойгоор бол эрхзүйн зохицуулалтаараа барьер үүсгэх байдлыг бол аль болох халах хэрэгтэй гэсэн бодлогыг байрлуулж байна. Тэгэхээр энэ эрэл хийж бол бас энэ салбар маань бол өөрөө хөгжнө гэдгийг бол Канадын зүгээс үлдэх ойлгож байгаа. Тийм учраас бол сүүлийн жилүүдэд энэ дээр бол зохицуулалтаа оруулж өгсөн байгаа. Эрэл хайгуулын гэдэг бол геотехникийн зүгээр үндсэн суурь судалгаа хийн. Тэгээд байгаль орчны хувьд бол маш багатай. Тийм учраас бол нэг дэмжиж байгаа. Тэгээд ихэнх тохиолдолд бол хувь хүн өөрөө юм эсвэл өөр компанид ажилладаг хүмүүс бол очиод энэ хайгуул хийдэг. Тэгээд хоёрдугаарт бол бас геологийн үндэсний бас бол энэ суурь эрэл хайгуул бол хийдэг байна. Бас эрэл хийх хүсэлтэй альбаатууд бол эрэл хийх энэ лиценз авдаг байгаа. Тэгээд энэ лиценз авахд бол тийм хэцүү биш, амархан. Тэгээд өртгийн хувьд бол бас боломжийн нэг жилдээ $25 төлдөг байх лицензтэй. Тэгэхээр энэ нөгөө би яг эрэл хийх энэ зөвшөөрөл гэдэг аяглалын зөвшөөрөл гэдэг энийг яг тайлбарлая гэж бодож байсан. Энэ нөгөө Монголын нөгөө хайгуулын лицензтэй адил биш л дээ. Юу гэхээр бол тодорхой талбай авахудаа тэрэн дээр хайгуул хийх хэрэг авдаг юм лицензлүүд биш. Илүү зүгээр яг энэ жалааны улам үнэмлэх шиг зүгээр энэ эрэл хийх эрхийг авч байгаа тийм баримтж байгаа байхгүй. Тэгэхээр одоо тэр эрэл хийх лиценз авангуудаа бол тэр хүн бол юу хаанч очоод эрэл хайгуул хийгээд нэг шинжээд явах юм эрхийн л хүсэж байгаа гэсэн үг байна. Тэгээд зарим тохиолдолд бол яг зарим улсуудаа бол тодорхой нэг шалгалтуудыг өгдөг юм хэлээ тэгжтэй лиценз авлаа. Одоо зарим газар бол харьцангуй гаагүй. Тэгээд жолооны өнөртэй яг адилхан концепт гэдэг юунаас олж байгаа гэх юм бол бас засгийн газрын зүгээс тэр нөгөө эрэл хийх эрхээ авсан лицензтэй хүмүүс нь хууль тогтоомжоор зөрчил тохиолдолд лицензийг шууд үзчихэж болно. Тэгэх юм бол ямар нэгэн байдлаар эрэл хийх эрхийн төрчээр хаагдаж байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар бол тодорхой талбайтай холбосон юм эрхийг бол хэлээгүй байна. Эрэл хайгуул хийх. Илүүтэйгээр бол зүгээр хаанч очоод эрэл хийх
эрэл хайгуул хийх үүсэж байгаа эрхийг хийж байгаа. Тэгэхээр сайхны хүртэл бол ер нь энэ эрэл хийх эрэлийн лицензийг бол маш зохицуулалт багтаагаар явж ирсэн байгаа. Тэгэхээр аль болох бол нөгөө хайгуул, эрэл хайгуул хийх тэр инцентивийг бий болгохын тулд засгийн газраас энэ бол баримлажсэн. Тэгээд одоо бол бас энэ засгийн газрын зүгээс бодлого нь баг зэрэг өөрчлөгдөж байгаа. Тэгээд өөрчлөгдөхдөө бол аль болох энэ эрэл хийж байгаа этгээдүүдийг нөгөө талбай дээр очоод өөрийнхөө газар дээр очоод бол илүү хариуцлагатай бие авч явах, хариуцлагатай ажиллаа хийх тэр шаардлагыг тавих байсан. Тэгэхээр одоо жишээлбэл онтариод бол энэ бодлогын хүрээнд энэ уул уурхайн зохицуулалтын мэдлэгийг дээшлүүлэх юм хөтөлбөр бол хэрэгжүүлж байгаа. Тэгээд энэ хөтөлбөрийн хүрээнд бол альва этгээд эрэл хайгуул хийх энэ зөвшөөрөл авах гэж байгаа бол лиценз авах гэж байгаа бол юуны өмнө бол онлайнаар ороод юм шалгалт өгөх хэрэгтэй. Шалгалтаа давж иж бол энэ лиценз авдаг. Тэгээд онтариод ямар асуудал дэгдсэн бэ гэх юм бол энэ эрэлийн лицензтэй этгээдүүд бол энэ тэнд очоод ажиллаа хийхэд бол хийхдээ бол мэргэжлийн хариуцлага бус ухамсарлахгүй хууль дээр бол тодорхой хариуцлага бол байгаа. Хоёрдугаар гэх юм бол бас орон нутгийн иргэдтэй бол нэлээд зөрчил үүсгэж байсан. Тэгэхээр энэ 60 минутын тест байгаа. Тэгээд тэр тест дээр агуулгын хувьд юу орсон бэ гэх юм бол нэгдүгээр нөгөө хотын орнуудад очоод ажиллахдаа бол орон нутгийн иргэдтэй бас ямар байдлаар харилцах хэрэгтэй юм бэ гэдэг ийм сэдв орсон байна. Хоёрдугаар гэх юм бол бас нөгөө хувийн газрын өмчлөгчүүд бол бас байгаа шүү дээ. Юу гэх юм бол нөгөө газрын хэвлэлд орох аялал бол мэдээж төрийн өмч байгаа. Гэхдээ газрын гадаргууд дээр бол нөгөө газрын гэрчлэгээтэй хүмүүс байгаа тийм. Тэгэхээр газрын доорх тэр баялагийг ирж хайхдаа газрын гадаргууд дээр байгаа тэр газрын гэрчлэгээтэй өмчний эрхтэй хүмүүстэй бас ямар байдлаар харьцах хэрэгтэй юм бэ? Ямар дүрм журмыг баримтлах хэрэгтэй юм бэ гэдгийг тэр талаарх шалгалт байна. Тэгэхээр энэ дээр бас уул уурхайн хууль тогтоомжтой холбоотой асуудлууд орж ирнэ. Нэмээд Питакийн E3 нэмэх гэдэг юм нэг бас баримтчиг байгаа. Тэрнтэй холбоотой асуудлууд орж ирдэг. Тэгээд энэ нь бол уул уурхайн хууль ажиллагаанд байгаль орчны хариуцлагыг нэмэгдүүлэх юм баримтчиг байна. За би нэг слайд дээр яриад цайны завсарлага гаргая. Тэгэхээр энэ проспект гэдэг байгаа энэ эрэл хийх эрхтэй этгээдтэй зөвлөлттэй этгээд нь бол яг юугаар хязгаарлагддаг вэ гэдгийг бас хэлэхэд бол бүр нарийнчлан зохицуулсан зүйл бол байхгүй. Ер нь юу гэж ойлгодог гэх юм бол тухайн тэр хүн бол гол ялгаа нь бол тодорхой талбай авсан байх шаардлагагүй. Ер нь бол хааж очиж өдөө орнуудад очиж энэ эрэл хайгуул хийж болно. Гэхдээ эрэл хайгуул хийхдээ бол ихэвчлэн ерөнхий нөгөө минералогийн мэдээллийг цуглуулахтай холбоотой ажил хийдэг байгаа. Өөрөөр геохимийн шинжилгээ авахын тулд хөрөнгө хийж болно. Эсвэл нөгөө юмсан гол чулуулаг бүтцэн ямар байна вэ те? Тэр орны чинь тэрнтэй холбоотой хийж болно те? Шинжилгээ авч болно. Харин яг хайгуулын зөвшөөрлөх гэдэг маань бол энэ дараах үе шат илүү яриачлсан зохицуулалттай. Юу гэх юм бол энэ эрлээ хийчихэд тэнцэн илүү бас боломжтой газар байж болох юм байна. Хайгуул хэмээр наривчсан гэх юм бол тэнцэнэ талбай авсан байх хэрэгтэй. Талбай аваад ирэхээр бол яг тэр хайгуулын зөвшөөрлийг зохицуулалт нь орж ирдэг байгаа. Тэрэн дээр бол илүүтэйгээр нөөц нь хэн байж болох вэ? Хаана илүү нөгөө гол судлууд нь явж юм гэдэг ч юм уу. Тэрийг хийх болохтой, баталгаажуулахтай холбоотой нөгөө автоматжсан тоног төхөөрөмж ашиглаад өрмийн ажил хийх гэх мэт ийм ажиллагаанд ордог. Энэ дээр бол илүү зохицуулалттай гэсэн.
Тэгэхээр бол тухайн проспектор гэдэг байгаа элийн зөвшөөрөлтөөр итгэхэд бол одоо тухайн тэр талбайгаа бол зааж өгөөд тэр талбай дээр бол хайгуулын зөвшөөрлөл бол одоо 16 гааг 16 гэдэг ч юм уу тийм чинь шагаа хэлбэрээр гэхдээ мэдээж хэрэг бол энэ эрх нь бол хааж авах боломжтой боловч нэг зүйлээр хязгаарлагддаг. Тэр нь юу гэх юм бол тэр авах гэдэг талбайг нь өөр бас эрхийг итгээд авсан байх тохиолдолд бол тэр газрыг авах боломжгүй гэсэн. Тэгээд энэ бол нөгөө бидний нөгөө хийж зайлсан алдартай free entry principle гэдэг энэ зарчим байгаа. Үнгүй орох зарчим. Дөрвөн жирсэн. Тэгээд хамгийн сүүлд орсон бас хэрэгжүүлсэн томоохон шинжилэл лийн алхам нь юу вэ гэх юм бол энэ талбайг онлайн хэлбэрээр авах боломжтой болсон байна. Username үүсгээд password аваад тэгээд онлайн ороод энэ газрын зураг дээр бол яг хаана ямар талбайг хэн авсан байна гэдгийг харах боломжтой. Тэгээд өөрөө бол бас сонирхоод байгаа илүү нөөц гарч ирэх боломжтой гэж бодож байгаа хайгуул хийх сонирхолтой байгаа тэр газруудыг бол онлайнаар шууд хүртэл гаргаад авчих боломжтой болсон. Тэгэхээр энэ систем маань өөрөө Канадад бол шин систем гэж хэлж болно. Онтариод бол бүрэн хэрэг яг нэвтрүүлсэн байгаа. Энэ жил бүрэн хэрэг нэвтрүүлсэн. Гэхдээ энэ шинжилгээний ажлыг 2013 оноос хойш явуулж ирсэн гэхэд нийтдээ бол 5 жил явуулж иж бүрэн онлайн хэлбэрээр талбайх боломжийг бүрдүүлжээ. Тэрнээс өмнө бол яг талбайхтаа бол уламжлалт аваад ашигладаг. Тэгэхээр бол Канадын мужуудын багийн агс нь бол ийм системийг бол нэвтрүүлж байгаа. British Columbia, Ontario хоёр бол ийм системтэй, Quebec бол одоохондоо ийм систем нэвтрүүлэг байна. Тэгэхээр Quebec бол энэ талбай авахтай холбоотойгоор бол өөрчлөлт гаргахдаа цаасаар гаргадаг байгаа. Дээрээс нь бол энэ талбай нэг талбай авахд бол анхны удаадаа бол 15 жилээр авч болно. Тэгээд 2 жилээр бол сунгаж болно. Тэгээд тусгай заасан нөхцлүүдэд бол бас хязгаарлалтуудыг үлдээж тавьчихсан байна. Тэгэхээр хязгаарлалтууд юу вэ гэх юм бол одоо ус болон усны их одоо бодлого шаардж гэдэг юм аа тийм усны их өсөө бүхий газраас 20 метрийн байх юм бол тусгай хязгаарлалт байгаа. За дээрэс нь хүн амын суурьшилтай ойрхон бус талбай авах тохиолдолд бас тусгай нөхцөл гэж үзэж хязгаарлалт. Тэгэхээр бол одоо эрлийн лиценз авчлаа, талбай дээр өөрөө сонирхсан талбай дээр очиж ажиллаа. Зурсан геофизикийн судалгааг бол хийлээ. Тэгээд тэрэн дээрээс үндэслээд бол талбай авах зөвшөөрлөө хөтлөө гаргалаа. Тэгээд талбай нь бол тэгээд талбайгаа аваад дараа нь одоо энэ хайгуулын ажил хийхээр байгаа. Тэгэхээр хайгуулын ажлыг бол тухайн тэр нөөц маань хэд байна вэ гэдгийг бол аль болох хурсан талаар тэгээд талаас гаргаж ирэх энэтэй холбоотой ажлууд гарч ирж байгаа. Тэгэхээр мужуудаас хамаарат зохицуулалт нь харилцан адилгүй байна. Ер нь ихэнх мужуудад бол энэ дээр хайгуулын зөвшөөрлөл бол шаардж байна. Заримд нь бол ерөөсөө хайгуулын зөвшөөрөл гэж авах шаардлагагүй бас юм мужуудч байна. Гэхдээ ерөнхий хуулийнхны өнцгөөс хараад аваад үзэх юм бол хэрвээ та талбай авсан бол танд бол тэр талбай дээр хайгуулын эрхчин бол нэгдсэн гэдэг юм чинь. За жишээ нь Quebec бол энэ хайгуулын зөвшөөрөл авах шаардлагагүй. Гэхдээ авсан талбай дээр бол жил болгон тайлан гаргаж засгийн газартаа хөрвүүлдэг байгаа. Энэ тайландаа бол хэрэг хэмжээний талбайг ямар ажил хийсэн, урлагийн ажил хийсэн, геофизикийн ажил хийсэн гэх мэтчлэн ийм мэдээллүүдийг оруулж өгч тайлбарлах шаардлагатай. Тэгэхээр энэ талаар дэлгэрэнгүй та бүхэнд дараагийн слайдуудаар тайлбарлаж өгнө. Ерөнхийдөө яагаад ийм тайлан авч байгаа вэ гэх юм бол зүгээр ийм талбай авчингуудаа тэрийг хав дараад юу ч хийхгүй суугаад ахаас сэргийлэх зорилготой. Тэр дор хайлт бол тэр суур ажлыг хийсэн байх хэрэгтэй. Тодорхой хэмжээний ажлуудыг хийсэн байх хэрэгтэй гэдэг юм шаардлагатай байж байгаа.
За жишээ нь бол Quebec бол тодорхой талбайг авчаад тэр талбай дээр ямар нэгэн ажил хийхгүй 10 жил боллоо гэхэд бол тухайн тэр талбайг бол цуцалдаг байна. Тэгэхээр British Columbia бол бас нэг онцлог талбай нь юу гэх юм бол уул уурхайн хуулийн дээр бол уул уурхайн үйл ажиллагаанд хайгуулны үйл ажиллагааг бол хамруулна гэсэн байна. Тодорхойлолттой. Тийм учраас бол бүхийлийн хамрагдах зохицуулалт нь бол хайгуулын түвшиндээ бол хамаарагдаж байдаг гэсэн. Тийм ч учраас бол хайгуулын зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Хуулийнхаа дагуу тэгээд авсан хайгуулын зөвшөөрлийг нэг удаа сонгох хэрэгтэй. Тэгээд энэ уул уурхайн хуулийг та нар тараасан флаш дээр копи энэ слайдын хамгийн доод хэсэгт жижигэр бичсэн байгаа. Энэ заавал бол уул уурхайн хуулийнхын 10 дахь хэсэг байгаа. Энд дээр их анхаарал хандуулах хэрэгтэй. Тэгэхээр энэхүү хуулийн бол дараах зарчмыг бол баримтлана гэсэн байгаа. Тэгээд энэ нь бол хайгуулын зөвшөөрөл авахтай холбоотой ажилд ч гэсэн давхар хамааралтай байгаа. Холбоотой лицензээс гадна. Тэгэхээр зөвшөөрөл авах хүрээлэх аргатай санал болгож буй ажил хөтөлбөр буюу соёлын үеийн нөөцийг хамгаалах, газар усны сувгийн хамгаалал, нөхөн сэргээлт, мэдээлэл түүнтэй холбоотой тусгай мэдээлэл, хууль баримт стандартын дагуу тогтоосон газрын зураг зэрэг уул уурхайн нөлөөлөлт төрсэн соёлын үеийн нөөцийн зэргийг багтаагдсан. Тэгээд энэ зарчим ямар өөрчлөлттэй гэх юм бол засгийн газар өөрөө хувийн хэмжээний компанид бол яг тэр талбай дээр юу хийх ёстой вэ гэдгийг нь бол хэлж өгөхгүй те хувийн хэмжээний компаниудын зүгээр тухайн тэр талбай дээр яг ямар хэлбэрээр үйлчлэгээ явуулах вэ гэдэг нь өөрийнхөө сонголтын асуудал байгаа. Гэсэн чинь яг тэр ажил хийж байгаа төлөвлөгөөс хийж байгаа үйл ажиллагаатай талаар мэдээллийг бол засгийн газартаа гаргаж өгдөг байх ёстой гэсэн ийм зарчимтай байгаа. Тэгээд энэ мэдээлэл дээрээс үндэслэж ямар нэгэн байдлаар хуулийн зөрчил гарах эсвэл баримтж байгаа төрөөс баримтж байгаа бодлогоос хазаасан зүйлүүд явуулж байх тохиолдолд тэрэн дээр тодорхой арга хэмжээ авах ч юм уу ийм боломжийг нийтэд өгдөж байгаа гэсэн. За түүнээс гадна та нарт бас Онтариогийн хайгуултай холбоотой тэр хууль тогтоон зохицуулалтуудыг тарааж өгсөн байгаа байж чинь. Тэгээд Онтариод бол бас хайгуулын зөвшөөрөл олгодог байгаа. Гэхдээ энэ хайгуулын зөвшөөрөл олгоход бол хувийн тэр төсөл хэрэгжүүлэгч компанийн зүгээс энэ төлөвлөгөө гаргаж өгсөн байх хэрэгтэй байдаг байгаа. Тэгээд тэр төлөвлөгөөг нь бол хайгуултай холбоотой зохицуулалттай хэн нийцж байна гэдэг нь хянаад зөвшөөрөл олгодог гэсэн. За British Columbia болон Ontario-гийн зохицуулалт бол хоорондоо адилхан харагдаж магадгүй. Ерөнхийдөө гэхдээ нэг юм онцлог ялгаа байгаа. Тэр нь юу гэх юм бол Ontario мужид бол хайгуулын зөвшөөрөл олгогдсон зөвшөөрөл өгөхдөө анхан шатны хайгуул болон агсан түвшний хайгуул гэж хоёр ялгаж өгсөн байдаг. Тэгэхэд бол тэр энэ дээр бол бичсэнчлэн бол анхан шатны хайгуул гэдэг дээр бол одоо тэр зам цэвэр аюулгүй байдлыг хангахаа зам цэвэрхэн байх гэдэг юм уу газар нөхөн сэргийлэх гэдэг ч юм уу иймэрхүү төрлийн мэдээлэлүүд иймэрхүү шаардлагуудыг болж байгаа. Анхан шатны энэ хайгуул дээр бол хайгуулын төлөвлөгөө боловсруулж ирүүлсэн байхыг шаарддаг. Тэгэхээр бол агсан шатны хайгуул дээр бол автоматжуулсан тооног тохиолдож юм уу эсвэл автоматжуулсан хүнд механизм гэдэг ч юм уу ийм зүйлийг ашиглаад өрнөлөө хийх гэх мэтсэн ийм нэлийн талаацтай үйл ажиллагаа явуулах ийм шаардлагатай гэж үзэж байгаа. Тэгээд энэ ажлаа хийн. Тэгээд ийм тохиолдолд бол төлөвлөгөө гаргаж өгсөн байх хэрэгтэй хайгуул. Энд дээр бас Онтарио мужаас тусгаалan тавьдаг нэг шаардлага нь бол орон нутгийн иргэдүүдтэй нэг ялангуяа уугуул иргэдүүдтэй бол зөвшөөрсөн байх шаардлагатай гэсэн шаардлагатай. Түүнээс гадна Онтарио мужид энэ агсан шатны агсан төвшний хайгуулын ажил хийхэд бол бас хэд хэдэн нэмэлт шаардлагуудыг тавьдаг байгаа. Энэ нэгдүгээр гэх юм бол тухайн тэр
тэр хайгуултай холбоотой мэдээллийг бол олон нийтэд ил болгосон байх ёстой гэж дээрээс нь уурхай хаалттай бас яаж хийх вэ гэдэг талаар төлөвлөгөө мэдээллүүдийг бол хэрэгжүүлсэн байх ёстой. Дээрээс нь бол тухайн тэр хайгуулны ажил маань өөрөө өргөжөөд хэлэхэд бол байгаль орчны нөхөн сэргээлтэд бас яаж хийх вэ? Яг ямар дараалалтай хийх вэ гэдэг бас тэр мэдээллийг хэрэгжүүлсэн байх ёстой гэж байна. Тэгэхээр яагаад энэ бас хайгуулны ажлыг хэд хэдэн төвшөнд хувааж үзээд байна гэх юм бол энэ өөрөө үнэлгээний ажил гэдэг концепттай холбоотой. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэх юм бол тухайн тэр хайгуулын лиценз эзэмшиж байгаа хэд нь өөрөө тодорхой хэмжээнд бол энэ дараалалтай ажлуудыг бол хийдэг байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тухайн тэр талбайг бол ямар нэгэн байдлаар үргүүгээр хадгалахгүй байх хэрэгтэй. Тэ эрэл хайгуул хийсэн байх хэрэгтэй гэдэг тийм шаардлага бол байгаа. Тэгэхээр жил болгон бол энэ төлөвлөгөө болон бусад энэ мэдээллүүдийг ил болгоно хөрвүүлнэ гэдэг байна шүү дээ. Тэгэхээр энэ нь бол тэрэн дээр хяналт тавих зорилготой. Хэрвээ зүгээр тухайн лицензийн талбайг хадгалаад байгаа бол засгийн газрын тэрэн дээр арга хэмжээ аваад цуцлах юм хэрэгтэй. Тэрийг их ажил хийж байна гэдгийг үнэлэхэд зориулагдсан юм гэж ойлгож байна. Түүнээс гадна бол тухайн тэр төсөл хэрэгжүүлэх гэдэг байгаа тэр хайгуулны лиценз эзэмшигч эдгээр хийх ажлын ачаалал цар хүрээ бол хоёр зүйлтэй уялдаа нэмэгддэг байгаа. Нэгдүгээр гэх юм бол тэр хүн хэдэн лиценз эзэмшиж байна гэдгээс хамаарч байна. Хоёрдугаар гэх юм бол тухайн тэр лицензээ хэдэн жил хадгалж байна вэ? Аваад хэдэн жил болсон бэ гэдгээс шалтгаалж байгаа. Тэгэхээр удах тусмаа бол тэр хийх ёстой ажил гэдэг байна. Тэгэхээр одоо шинэ юм бол контент дээр жишээ аваад үзүүлээ л да. Эхний анхны хайгуулын зөвшөөрлөн тэгээд эхний жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бол энэ дор хаяж 48 долларын зардал гаргасан ажил хийх ёстой гэсэн шаардлага тавьж байна. Гэтэл энэ нь бол айжмаар нэмэгдэж байгаа. 7 дахь жилдээ ороход бол 3600 долларыг дор хаяж өгсөн байна гэсэн шаардлага тавьж байна. Зүгээр тэр яг уулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хайгуулын чиглэлээр төвтэй үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьд бол яг энэ дээр байгаа тэр дор хаяж хийх ёстой минимум хэмжээний зардалтай гарах ёстой зардал ажил нь бол тэр дандтай бол биш. Харин зүгээр ингээд талбай хавцаад хадгалаад идэх хүмүүсийн хувьд бол ингээд хайгуулын ажил хийхгүйгээр нэг хадгалаад тахад бол ингээд хүндрэлтэй л гэсэн үг л дээ. Тэгэхээр бол яг энэ шүүх систем гэж хэлж байна. За Онтариод бол бас яг ийм системтэй. Тэгээд дээрээс нь сайтын зүгээс бол тухайн тэр хийх ёстой ажлаа хийгээгүй энэ хайгуулын компаниудад бол лицензийн цуцлах хэрэгтэй. За Онтариод бол бас хайгуулын лиценз аваад 20 дахь жилдээ тэр геофизикийн суурь судалгааны тайлбарыг гаргаж өгөх ёстой гэсэн шаардлага бас тавьж байна. Түүнээс гадна бол тэр assessment work гэдэг байгаа тэр үнэлгээний ажил гэдэг байгаа. Тэгэхээр тэр зарчмын хүрээнд явуулж байгаа тэр тайлбарууд нь өөрөө хурамчаар үлдсэн, эсвэл буруу мэдээлэл агуулсан гэх мэт ийм зөрчил илэрх юм бол талбайг нь цуцлах хэрэгтэй бас. За British Columbiad одоо жишээ нь юм бол тухайн тэр Колумбиад лиценз олгох хугацаа гэдэг тэрнтэй холбоотой журам байдаг байгаа. Тэгээд тэр журмаар бол 10 жилээр олгож байгаа. Тэгээд жил болгон дор хаяж гаргах ёстой зарлага гаргаагүй хайгуулын ажил хийгээгүй компаниудын хувьд бол зөрчил илрэх тохиолдолд гаргах ёстой зардлыг 2 дахин нэмэгдүүлэх хэмжээний торгуул санкц авч байгаа. Тэгэхээр энэ дээр юу орж ямар тайлантай үг оруулсан байх хэрэгтэй вэ гэхээр бол энэ дээр жагсаасан байна л да. Нэгдүгээр бол тухайн тэр хайгуулны зорилгоор гаргасан зардлуудын задаргааг бол оруулсан байх хэрэгтэй. Ямар зорилготой ямар зардлуудыг ямар ажлуудыг хийсэн бэ гэдгийг бол оруулсан байх хэрэгтэй. Хоёрдугаар гэх юм бол тэр геофизикийн судалгаа хийх бүхий компани бол авч ажиллуулсан хийсэн энэ чиглэлээр ажил хийсэн бол тэр компани бол урдах хэрэгтэй байгаа.
ямар ийм компаниар ямар ажил хийх хүссэн бэ гэдгийг эзэгтэй. Тэгээд энэ тайланда бас тухайн тэр геофизикийн судалгаа хийсэн бол тэрнийхээ үр дүн боловсроос оруулсан байх хэрэгтэй гэж байгаа. Түүнчлэн тухайн тэр геофизикийн судалгааг хийсэн мэргэжлийн этгээдүүдийн бас талаарх мэдээлэл бол оруулсан байх хэрэгтэй. Яг гэх юм бол Канадын тэр хуулиндаа бол мэргэжлийн этгээд гэсэн юм тодорхойлт байдаг байгаа. Тэр мэргэжлийн этгээдүүдийг тодорхойлтын стандартыг хангаж байна уугүй юу гэдгийг мэдхийн тулд мэдээлэл шаардж байгаа. За тэгээд Канадад бол энэ 43-ын 0.0 гэдэг юм стандарт байгаа. Энэ стандартад бол энэ мэргэжлийн этгээд гэдгийг яг бол зохицуулсан байгаа. Тэгээд Австралид бол Жоркс гэдэг стандарт байна. Хаавлаа бол анхан шатндаа агсан төвшөндөө бол хийжлээ. Тэрний дараа дээд зүгээ боловсрууллаа. Байгаль орчны нөлөөлөлтийг хийжлээ. Тэр хийсэн судалгаанууд дээрээс үндэслээд хөрөнгө босгочлоо тийм. Хөрөнгө босгоод тэгээд уурхайгаа уурхайн үйл ажиллагаагаа эхлүүлээд ингээд бэлэн боллоо. Тэгэхэд бол уурхайн зөвшөөрлөг бол хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр бол энэ зөвшөөрөл авахдаа бол уул уурхайн яам болон бусад энэ бүхий л холбогдох уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор зохицуулалт хийх бүхий байгууллагуудаас бол зөвшөөрлүүдийг бол авах шаардлага бол үүсэж байгаа. Тэр байгаль орчны яам гэж юм тий. Бусад ер нь ингээд зохицуулалтын хувьд хараад үзэх юм бол хамгийн гол хууль нь бол зөвшөөрөлтэй байгаль орчны юм байна. Байгаль орчны нөлөөлөлтэй холбоотой байгаа. Тэгээд дээрээс нь бол тухайн төр уурхайтай тасэрчдэл процесс ашиглаж гэх юм бол тэрэн дээр зөвшөөрлөгдөж тэр байгууллагууд зохицуулах байгууллагууд нь орж ирнэ. Эсвэл өргөнд машин механизм ажиллуулах юм бол тэрэн дээр зохицуулалт хийдэг мэргэжлийн хяналт гэдэг ч юм уу ийм байгууллагууд нь бас зөвшөөрлөх шаардлагатай. Тэгээд энэ хуулийн даваа бол нэг зарчим хэрэгждэг байгаа. Тэр нь юу гэх юм бол тухайн дээр төсөл хэрэгжүүлэх гэж байгаа байгууллага нь хайгуулын ажлаа ихсэн төвшөндөө хийгээд тэгээд төрийн зөвшөөрлөх эрх бүхий байгууллагуудаас тавьж байгаа бүх шаардлагуудыг хангацсан байхад уул уурхайн яамны зүгээс бол лиценз өгөхгүй байх юм субъектив шийдвэр гаргах эрхгүй гэдэг. Тэрнээс гадна тэгэхээр Quebec дээр бол яг энэ эрхийг бол маш сайн тусгаж өгсөн байгаа хуулиндаа. За тэгэхээр энэ дээр бол энэ Quebec-снээс дээрээс 3 дахь юм дээр нэг эсвэл хэд хэдэн зөвшөөрлийн талбартай газар зүйн эрхийг сайд болгох ба гэхдээ зөвшөөрөл авах хүсэлтэй хэдэн хайгуулах боломжтой ордын шалгуур үзүүлэлтийг тодорхой гаргасан мөн нөхцөл заасан шалгуурыг хангасан жилийн туршийн төлбөрөөр хэсгийг хаваалцаж үзэн шийдвэр явуулах гаргана гэсэн байна. Энэ дээр бол Quebec бол тухайн тэр зөвшөөрлийг олгох шийдвэр гаргах явцдаа бол байгаль орчин нөхөн сэргийлэх төлөвлөгөө тухайн ордын шинж чанар хэмжээ боломж түнцэн гэх мэт зүйлийг бол тодорхойлсон. Энэ тайлан. Тэгэхээр тайлан нь бол энэ шаардлага хангасан инженер гаргасан байх хэрэгтэй гэж байгаа. Геологч орчин ба тий. Төслийн техник эдийн засгийн үндэслэл зах зээлийн судалгаа зэрэг ийм баримт бичгүүдийг хянаж үзнэ гэсэн байна. Эднээс үүдэл ирүүлээд тэр дээр ялт тавина гэсэн үг. За Quebec бас нэг бусад мужаас ялгарх шинж чанар нь юу гэхээр тухайн төсөл хэрэгжүүлэх гэж байгаа этгээд нь олон нийтэд хилцүүлэг хийсэн байх шаардлагатай, зөвлөлдсөн байх шаардлагатай. Тэр зөвлөлгөөнийхөө үр дүн бол тайлан болгож уул уурхайн яам дээр үүссэн байх ёстой сайдтай. Түүнчлэн Quebec компани нь тухайн тэр уул уурхайн үйл ажиллагаа явуулах гэж байгаа газартаа орон нутгийн мониторингийн хяналтын хороо байгуулсан байна гэсэн юм шаардлага тавьж байгаа. Тэгээ хорооны бүрэлдэхүүний хувьд компаниас хараад бус байх гэсэн бас нэг юм шаардлагатай. Энэ үс үг гэх юм бол тэр хороо байгуулж байгаа. Гэхдээ хороонд бол компани өөрийнх нь нөлөөлөл бол бас их байх ёсгүй гэсэн ийм шаардлага бол тавигдаж байна. Тэгээд энэ хорооны үндсэн гол чиглэл нь бол орон нутгад ямар нэгэн байдлаар маргаан гарахад маргаан шийдвэрлэх ёстой. Уурхай болгоо.
Түүнээс гадна Quebec-ийн шуурл олох эрх бүрхий байгууллагуудын зүгээс тухайн төр төсөл хэрэгжүүлэгчээс орон нутагт эдийн засгийн ямар үр ашгийг авчрах вэ? Орон нутгийн иргэдүүдийг бас энэ уурхайн үйл ажиллагаанд ажил олгох болон бусад хэлбэрээр яаж дэмжих вэ гэдэг тэр төлөвлөгөө гаргаж өгөх гэсэн юм шаардлагыг нэмэлтээр тавих нэрхэн нээлттэй байдаг ба. Яагаад вэ гэх юм бол тухайн тэр уурхай өөрөө албачлалтын үйл ажиллагаагаа хийгээд явсны дараа нөгөө тэнд байгаа иргэдүүд бол эргээд бас ядууралд орох юм эсвэл амжиргааны хувьд илүү доор болох ийм ажил зүйл байгаа гэж харж байгаа. Тийм учраас тэр компанийн зүгээс бол орон нутгийн хамгийн нийлүүлэгчдийн одоо уурхайн үйл ажиллагаанд яаж нөлөөлөх ойлгуулах гэдэг ч юм уу энэ төлөвлөгөөг олох гаргаж өгсөн байх хэрэгтэй гэж шаардлага тавьж байна. Мэдээж хэрэг уурхай болгон дээр бол энэ орон нутгийн иргэдүүдэд одоо уурхай хаасны дараа бол энэ амжиргаа нь бол доктортой явагдах ч юм уу ийм тал дээр бол баталгаа гаргахад бол хэцүү байдаг. Энийг хангахад хэцүү байдаг байгаа. Тийм учраас бол засгийн газрын зүгээс бол энэ нэмэлт шаардлагыг бол бас уурхай болгон дээр бол тавьдаггүй байгаа. Тухайн тэр уурхай өөрийнх нь онцлог болоод байршлаас нь шалтгаалаад энэ нэмэлт шаардлагыг хангасан шийдвэрүүд гаргаж байгаа. Гэхдээ энэ дээр бас нэг нэмэлт шаардлага ба тэрний юу гэх юм бол тухайн тэр төсөл хэрэгжүүлэх компанийн зүгээс уурхайн төлөвлөгөө гаргасан байх ёстой. Төлөвлөгөөнд одоо албачлалтын хэмжээ жилээр нь гаргасан байх ёстой. Түнчлэн хог хаягдл юм эсвэл энэ ортой бодис тэрийг яаж бас зохицуулах ёстой. Тэр талаарх төлөвлөгөө байх ёстой. Байгаль орчин нөхөн сэргээлт юм уу, байгаль орчинтой холбоотой нөлөөллийг бууруулах арга бол тэр асуудлуудыг бас зохицуулсан байх ёстой. Тэгээд албачлалтын ямар технологи арга хэрэглэх юм тэрийгээ тусгасан байх ёстой. Гэх мэтчлэн. Тэгээд энэ төлөвлөгөөгөө 3 сар болгон шинжлэх зүйрлэх ёстой гэсэн юм шаардлага. Тэгэхээр нэг зүйлийг тодруулъя. Ашиглалтын лиценз, лиценз авахын өмнө бол энэ төлөвлөгөөгөө боловсруулж засгийн газартаа бол уурхай яамдаа ирүүлсэн байх ёстой. Гэхдээ зөвшөөрөл авсны дараа бол тэр төлөвлөгөөгөө 3 сар болгон шинжилэх ёстой. Гэхдээ шинжилснийгээ бол уурхай яамдаа ирүүлэлгүйгээр уурхай дээр хадгалах ёстой. Тэгээд шалгалт ороход бол тэрийг бол бэлэн байх ёстой гэсэн юм шиг. Түүнчлэн энэ уурхайн лиценз нь бол өөрөө эрүүл мэндийн аюулгүй ажиллагаа болон нөхөн сэргээлтийн стандарт гэдэг British Columbia стандарт байгаа. Тэрнтэй тэрийг хэр хангаж байна вэ гэдгээс бол хамааран лиценз хадгалах эрхийг шийдэгддэг байна. Тэгээд энэ стандарт бол сайхан шинжилэгдсэн сайн стандарт гэсэн. Тэгэхээр British Columbia хувьд энэ албарлах ашиглах зөвшөөрлийг бол Chief Inspector of Mines буюу энэ уурхай сайд нь бол олгосон байна. Тэгэхээр энэ бол яг төв яамда гэсэн үг байна. Тэгээд орон нутгийн төвшөнд бас ийм зөвлөх хороо бол заавал байгуулах ёстой. Тэр уурхай ашиглалтын лицензийг олгохын тулд тэгээд энэ хороо нь бол тухайн тэр төв яамдаа Chief Inspector-тэй бол мэдээлэл өгөх юм үүрэгтэй. Тэгэхээр шаардлагын хувьд бол Quebec-тэй ангид адилхан British Columbia баялагын албарлах байцлагын юу гэдгээс хамаарат бол ондоо бас хуулиуд үйлчилдэг байгаа. Одоо жишээ нь нүүрс албарлахтай холбоотой бол тусгай энэ нүүрсний тухай хууль болон нормууд үйлчилж байна. Түнчлэн хоёрдугаарт бол ураантай холбоотойгоор тусгай юм байна. Тэгэхээр нүүрсний тухай хуулиараа бол лиценз бол авсан байх хэрэгтэй. Дээрээс газар төрөлхтний гэрээг бол бас хийсэн байх хэрэгтэй. Ийм хоёр төрлийн лицензийг авч ирэх гэсэн үг. Энэ газартай холбоотой нүүрс лиценз. За тэгээд энэ лицензтэй холбоотойгоор бол тэр агсын төвшөндөх
хайгуулын лиценз одоо олголоо гэхэд бол энэ нь 1 жил хүчтэй байдаг байгаа. Тэгээд холбогдох төлбөр хураамж төснөөс хамаарат сунгахтаад явдаг. Түнчлэн жил болгон бол тайлан гаргаж өгөх ёстой. Үүндээ тухайн тэр ордын баялаг болон нөөцийн талаарх мэдээллүүдийг оруулсан байх хэрэгтэй тооцоолуулаа. Тэгэхээр нүүрсээ олборлоод экспортод гаргахын тулд бол энэ газрын туризм гэрээг бол хийсэн байх хэрэгтэй. Тэгээд энэ нь 30 жилээр хүчтэй байдаг. 30 жил хүртэл гэж байгаа. Гэхдээ энэ нь бол тухайн тэр ордоос шалтгаалаад бол 30-аас бага жил байж болно. Тэгээд нэг сунгахтаа 15 жил хүртэл бол сунгахдаг байна. Тэгэхээр энэ туризм төлбөр бол байдаг. Туризм төлбөр байна. Энэ төлбөр бол нүүрсэн дээрч бусад эрс байлиг дээрч адилхан турист төлдөг байна. Тэгээд энэ дээр бол төлбөр хураамжийг оруулсан байна гэсэн чиг энэ дээр дурдсан байгаа. Дүн маань татвар болон роялтитай харьцуулахад хамаагүй байна. British Columbia бол энэ лиценз нүүрсэн дээр авахд яг юу шаардлагатай байдаг вэ? Өөрөөр хэлбэл тэр газрын туризм гэрээг хийхэд юу шаардлагатай вэ гэдгийг та нар бүхэн сонирхох байх гэж бодсон. Тэгээд энийг флаш драйв дээр ч оруулсан байна. Тэгэхээр энэ дээр дуртад бол нэгдүгээр тухайн тэр ордын өөрийнх нь тэр геолог болон бусад онцлогтой холбоотой мэдээлэл авах хэрэгтэй. Ухаанаа бол дунд болгон урт хугацаанд ямар байдлаар хөгжих гэж байгаа гэдэг талаар төлөвлөгөө байх хэрэгтэй. Түнчлэн тэр 10,000 маш татагсан баха энэ зургийг бол бас гаргасан байх хэрэгтэй гэх мэт. Онтарио гэх юм бол тухайн тэр талбай эзэмшигчийн хувьд бүхэлдээ тэр хууль тогтоомжоо дагаж мөдөж явах тохиолдолд бол нэг лиценз болох боломжтой. Өөрөөр хэлбэл тэр туризм гэрээ хийх бол боломжтой гэсэн. Тэгээд энэ нь 21 жил хүртэл хугацаатаагаар олгогддог. Тэгэхээр түрүүн нөгөө хэлжсэнтэй нөгөө үнэлгээний ажлын зарчим гэдэгсэн гэдэг нөгөө маш их нэлээдгүй их бас мэдээллүүдийг цуглуулдаг гэдэг хайгуулын лиценз эзэмшигчдээс хэрвээ тэр мэдээллүүдээ гаргаж өгөөд зөрчил гаргахгүй байх тохиолдолд энэ лиценз авах хэрэгтэй гэсэн. Түнчлэн тухайн дээр лицензээ хадгалахын тулд компани өөрөө аль болох олборлолтыг тухайн дээр нөхцөл байдлаас шалтгаалаад эхлүүлэх юм хүчин чармаалт гаргасан гэдгээ бол харуулж иж лиценз хадгалдаг байна. Тэгэхээр бол энэ дээр бас Онтариод бол энэ хамгийн тэр зүйлээс хоёр төлөв бичсэн байгаа. Онтарио Quebec шиг аль болох тухайн тэр олборлолтын үйл ажиллагаанаас гарч ирж байгаа үр ашгийг тухайн тэр орон нутгийн иргэд болон дотоодод бол үлдээх юм сонирхолтой бол байдаг байгаа. Тэгэхээр энэ дээр бол доороос 3 төлөв бичсэн байна. Онтарио гэдэг Канада улсад энэ л бусад холбогдох хууль эрх бүхий байгууллагын зөвшөөрлөнд байгаа бүх газар ашиглалтын талбайс үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Тэгэхээр бол хуулийнхаа дагуу бол энэ дээр юу гэж гол санаа нь юу гэсэн үг гэх юм бол тухайн дээр олборсон түүхий бүтээгдэхүүнийг аль болох дотооддоо байжуулна. Эзэн бүтээгдэхүүн болгоно. Үндсэн нэмэн өртөг шингээс бүтээгдэхүүн болгоно гэсэн юм хуулийн залттай. Тэгэхээр бол хууль дараа бол ийм шаардлага тавьсан байдаг байгаа. Гэхдээ нөгөө эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгддөг. Түүнээсээ хамаарат бол энэ дээр засгийн газрын зүгээс энэ шаардлагаас төсөл хэрэгжүүлэгчийг чөлөөлөх үгүй гэдэг шийдвэрийг тухайн үед гаргаад байдаг. Түүнээс гадна тодорхой нөхцөлд бол энэ уурхайн үйл ажиллагааг бол хариуцлах хэрэгтэй гэдэг байна. Энэ дээр бол тухайн ойн аж ахуй юм эсвэл ойн нөөц нь өөрөө тэр олборлолтоос гарч ирж байгаа бий болж байгаа үн цэнээс илүү чухал гэж үзсэн тохиолдол байна. Түүнээс гадна бол усан зам гэдэг байгаа. Усан замд ямар нэгэн байдлаар сөрөглөж үзүүлэхэд бол лиценз авах хэрэгтэй. 12-оос дуусгах гэсэн юм зорилттой байгаа учраас би аль болох үгээд авчлаа гэж бодож байна. Гэхдээ нөхөн сэргээлтэй холбоотой хэсэгтэр төвлөрч хэдүү гэлээ. Сасмин төслийн хүрээнд бол
үйл ажиллагаа явуулж байгаа үндсэн чиглэлийн нэг нь бол нөхөн сэргээлт хаалтын ажиллагаа байгаа. Тэгэхээр нөхөн сэргээлт болон хаалтын үйл ажиллагаатай холбоотой бүхий зохицуулалтуудаа уул уурхайн хуулиндаа оруулсан байдаг. Нэг хуулиар зохицуулдаг гэж хэлж болно. Тэгэхээр энэ дээр бас бодлогын хувьд сайн бас санах ёстой нэг зүйл нь юу вэ гэхээр тухайн дээр лиценз эзэмшигч чинь олборлолтын үйл ажиллагаагаа зогсоосон хэдий ч нөхөн сэргээлт хаалтын үйл ажиллагаатай холбоотой үүргийн нь бол үйлчлсэн хэвээр байна. За та бүхэнд бас зургийг үзүүлэн Монтполи гэдэг British Columbia-гийн уурхай байгаа. Тэгээд энэ уурхай дээр 2 жилийн өмнө бас томоохон осол гарсан байгаа 70-ны хаягдал дээр нь олборлолтын үйл ажиллагаа зогссон юм уурхайтай. Тэгэхээр энээс болоод том осол гарсантай холбогдуулаад 2017 онд энэ хуулиа чангатгсан байгаа. Тэгээд энэ дээр байгаа 4 булад дээр тэр шинээр засварлаж оруулсан заалтуудыг оруулсан байна, харуулсан байна. Тэгэхээр лиценз авахдаа уурхайн хаалтын төлөвлөгөөг давхар хавсарсан байна. Түүнээс гадна уурхайн ашиглалтын хугацаанд байгаль орчин хамгаалах нөхөн сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж байгаа. Тэгэхээр тэр ахлах байцаач гэдэг байгаа тэр уурхайн тэр лиценз өгөхөд шийдвэр гарч байгаа ирэх бүхий итгэхэд нь бол газар ашиглалтын нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг нь бол батална. Түүнээс гадна энэ урсгал усныг бүрэн одоо уурхайн үйл ажиллагаа эхлэхээс өмнөх байсан төрхөнд нь оруулна. Ийм амлалтыг авч байгаа тэгээд төлөвлөгөөг нь авна. За түүнээс гадна бол уурхайн нөхөн сэргээлээ чаадагтай санхүүгийн баталгааг хангасан байна гэсэн байна. Мэдээж хэрэг бол нөгөө энэ дээр бол хэрэг хэмжээний зардал гарах юм. Тэгээд энэ ойлтаад санхүүгийн хүчин чадлага хэрвээ гэдэг хэрэг нь болох хэрэгтэй. Тэгэхээр бол нөхөн сэргээлтэй холбоотой энэ баталгааг бол засгийн газарт гаргаж өгсөн байх хэрэгтэй, мөнгө байршуулсан байх хэрэгтэй. Тэгээд энэ дээр хамгийн сүүлд нь бол бичсэн байна. Уурхайг нөхөн сэргээлт шаардах санхүүгийн баталгааг хангах. Тэгээд усны хөөсөөр соёлын өвгийн нөөцөд учир боловсгүй хорлоо сэргээлт түүнийг айлгах шаардлагатай. За Монтполи дээр тэр далангаас өсшүүлсэн хаягдлын далангаас өнөөдөр Монтполи гэх алцсны орд байгаа. Ванкуверээс 6 цаг орчим зайтай. Ванкуверээс 100 хойд жилд. За тэгэхээр та нарын ганцхан зураг дээр харж байгаа тэр дээд хэсэгт нь бол уурхай байгаа. Тэгээд доод хэсэгт нь бол тэр далан байгаа. Хаягдлын дал. Тэгэхээр хэдийгээр нөгөө цаанаасаа бол тодорхой шаардлагууд нь тавигдсан байдаг зохицуулалт байгаа боловч энэ дал нь эвдэрсэн. Тэгээд дал нь эвдрээд энэ химийн хортой байц бүхий ус бол энэ доошогоо урсаад тэгээд энэ нуур руу орсон. Тэгэхээр ийм осол ерөнхийдөө элбэг тохиолддог Канадад азлаж гэсэн хэдий ч энд гарсан Ослоос үүдэлтэйгээр British Columbia ерөнхий аудитын зүгээр хяналт шалгалт хийгээд тэрэн дээрээс үндэслээд хуулиа шинжилсэн байна. За Quebec-ийн жишээ бол ерөнхийдөө сайн жишээтэй адилхан. Гэхдээ энэ дээр нэг сайн илүү төлөвлөгөө ярих зүйл юу вэ гэх юм бол тэр санхүүгийн баталгаатай холбоотойгоор маш найруулсан заалтуудыг оруулсан байдаг. Тэгэхээр санхүүгийн баталгаа нь юуг хамарсан байх вэ гэдгийг зааж өгсөн байна. Энэ дээр бол нэгдүгээр тооцоологдсон улсын нөхөн сэргээх үйл ажиллагаа, геодезийн хөрсний тогтворжуулалт, нийтийн болон гадаргуугийн тулгуур хамгаалалт, ус зөвлөх байгууламж, зантай холбоотой ажил зэрэг гэжсэн байна. Тэгэхээр түүнээс гадна бол түрүү Монтполигийн уурхай дээрх шиг тийм хаягдлын далан гэх мэтчний дэд бүтцүүд тэрийг хамгаалах та холбоотой зардлыг бол бас оруулсан байх хэрэгтэй. Энэ дээр бол сайдын зүгээс тухайн тэр санхүүгийн баталгааг бол тэр ордын ашиглалтын явцад бол шаардлагыг нэмэгдүүлэхтэй, дүнгийн нэмэгдүүлэх юм шийдвэр гаргах хэрэгтэй. Компаниас хоёрдугаар гэх юм бол хэрвээ шаардлагатай гэж үзэх юм бол засгийн газрын нөгөөс өөрсдөө нөхөн сэргээх үйл ажиллагааг хийгээд
холбооч гарсан зардлыг энэ компанид хэмжлэх болгож явуулах хэрэгтэй. Эдгээр зардлууд яг практик дээр бол бас хэрэгцээтэй гэх юм бол төдийлөн биш. Гэхдээ эрх нь бол нээлттэй байгаа. Тэр өмнөөс нь нөгөө сэргийлтэйгээд зардлыг компаниас гаргуулах тийм. Би та бүхэнд бас энэ нэлтгэлийнхаа сүүл хэсэгт тэр уул уурхайн циклийн хүрээнд компаниудын ямар тайлагналын шаардлагыг тавьж байгаа вэ гэдгийг бас сонирхол үзүүлэх болов гэж бодлоо. Тэгэхээр цаг багаар тийм учраас нэг бүртгэн уншаад яг хэдэн хэсгийг нь товсгож өгье. Тэгэхээр уурхайн үйл ажиллагааны төлөвлөгөө болон байгаль орчны төлөвлөгөө бол хооронд нь уялдуулан гарсан байх ёстой бөгөөд ихэнх тохиолдолд бол эдгээр төлөвлөгөөнүүд бол олон нийтэд ил болгосон байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Түүнээс гадна энэ төлөвлөгөөг дурын этгээдээр гаргуулахгүй нөгөө мэрэгсэн этгээдгээд заасан байгаа тэр шаардлагыг хангаж байгаа этгээдээр гаргуулсан байх ёстой. Тэгэхээр одоо жишээ нь тэр хуулийн өнцгөөс нь бол төгөл гаргаж байгаа этгээдүүд бол хуульч эрхээ авсан хуульчуудаар хэлүүлсэн байх ёстой. Байгаль орчны төлөвлөгөө байгаа. Тэрийг British Columbia геотехникийн инженер болон шинжилгээ ухааны мэргэжилтнүүдийн хууль байдаг ба тэр хуулинд заасан стандарт тогсон этгээдүүдээр хэлүүлсэн байх ёстой. Түүнээс гадна British Columbia-ийн мужийн засгийн газрын зүгээс ер нь Канадад энэ төрийн зүгээс устай холбоотой бол илүү анхааралтай ажигласан байна. Энэ ус гэхээр бол нөгөө усны нэгдүгээр бол чанар, хоёрдугаар гэх юм бол ус хэрэглэж байгаа усны хэмжээ ба нөөцийн хэрэгт тогтоож байна гэдэг. Энэ дээр хүний ус орж байна, гадаргууны ус орж байна, усны бас гол горхны голдролууд бас байна. За хяналт шалгалт хэрэгжүүлэлтийн тал дээр би хэдөө хэлье. Яагаад гэх юм бол хууль нь хичнээн сайн боловсруулагдсан боловч хэрэгжилт бас механизмын хувьд дутагдaltaй байх юм бол үр дүнгээ орохгүй тийм. Тэгэхээр Канада Монголын гол ялгаа нь хяналт шалгалтын хувьд юу байна гэхээр мэргэжлийн одоо байцаагч эрхтэй хүмүүсийн хувьд бол тухайн чиглэлийнхэн яам тариалагддаг байгаа. Өөрөөр хэлбэл манай шиг ийм төвлөрсөн юм хяналтын систем бүхий одоо мэргэжлийн хяналтын газар гэх юм байгууллагууд байхгүй. Одоо байгаль орчны байцаагч байгаль орчны яамдаа тухайн чиглэлээр байцаагч яамдаа байдаг. Тэгэхээр байцаагч нарын хувьд бол эцэст бидийн шалгалт хийх хэрэгтэй, уурхайд нэвтрэх хэрэгтэй. Хоёрдугаар гэх юм бол хуулиараа бол компаниуд тэр байцаагчийн өөрийнх нь ажил мэргэжлийн байцаагч ажиллаа гүйцэтгэж байхдаа гарсан үйлдэлтэй холбоотойгоор байцаагчийг шүүх хэрэггүй, шүүх гомдол гаргах хэрэггүй гэсэн. Санкцийн хувьд бол Онтариод бол $300,000 доллар байгаа. British Columbia $1 сая хүртэл, Quebec $6 сая хүртэл доллар байгаа зөрчилтэй. Март үлдэж байна. Одоо Онтариод чинь ингээд аваад ирэх юм бол ер нь энэ хяналт шалгалт нь өөрөө илүүтэйгээр ордын олборлолтын шатнд илүү явагддаг байна. Тэгэхээр хайгуулын талбай авсан этгээдүүдээр бол байцаагч нар шалгалт хийх нь ерөнхийдөө бол хоор байдаг байгаа. Гэхдээ яг хуулийнхаа дагуу бол хязгаар гинтийн шалгалт хийх хэрэгтэй. За түүнээс гадна байцаагч нарын өөрийнх нь эрхийг бол бас нэлээд өргөн хүрээнд олгож өгсөн байдаг хуулиар. Жишээ нь хэм бол байцаагч бол уурхай дээр очиод тэр компьютер болон энэ одоо мэдээлэл хадгалж байгаа альва төхөөрөмжийг авах болон шалгаж үзэх хэрэгтэй гэж байна. Компьютертэй хадгалж тэрийг шалгах хэрэгтэй. За British Columbia бол тухайн тэр уурхайн ахлах байцаагчийн хувьд зөрчил өөрөө нэг ноцтой гэж үзэх юм бол уурхайн үйл ажиллагаа тэр дор зогсоох ийм эрхтэй. Түүнээс гадна хяналт шалгалтын хувьд бол дараах сэдвүүдэд илүүтэйгээр төлхөө хийдэг байгаа эрүүл мэндийн аюулгүй ажиллагаа, нөхцөл байдал баталгаажуулалт гэх эдгээр чиглэлүүд дээр бас хууль тавигдсан шаардлагууд хангагдаж байна уугүй гэдэг тэр илүүтэй хяналт тавьж шалгалт хийдэг гэсэн үг.
хуулиараа бол тэр ахлах байцаагчийн зүгээс одоо яамнаас хариуцсан тэр байцаагчийн зүгээс зөвлөх хороо байгуулах ёстой орнуудад тэгэхээр энэ хороо нь бол өөрөө орон нутгийн болон улсын талуудаас бүрдүүний хувьд бүрдсэн байдаг. Тэгээд нүгээрээ дамжуулаад бол хяналт шалгалт хуулийн хэрэгжилтийг хангахтай холбоотой бас саналуудыг бол авдаг тодорхой асуудлуудыг шийдэж байдаг. Түүнээс гадна Quebec бас нэг онцлог тал бид тэрний юу гэхээр уул уурхай сайд нь хуулиараа уул уурхай хуулийн ямар ч асуудал явуулах хэрэгтэй. Энэ нь үгүй гэх юм бол тухайн тэр компани өөрөө уул уурхай хуулийн хэрэгжилтийг хангах чинь үгүй гэдэгтэй холбоотой юм сонсголыг асуулгыг эхлүүлэх юм хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр уул уурхай албачлууд дээр бол энэ маргаан гарах юм магадлал энэ маргаан гэхээр нэг талдаа тэр төсөл хэрэгжүүлж байгаа талдаа төгс байдаг. Эсвэл компани болон нутгийн хөтөлбөр хаалт хийж байна. Тэгэхээр Онтариод бол маш нэг онцлог шинж байдаг. Тэр нь юу вэ гэхээр уул уурхай болон ганцын асуудал гэсэн тусгай шүүхтэй. Уул уурхай хуулийн хүрээнд зохицуулах асуудалтай холбоотой альва маргаан гарсан тохиолдолд энийг яг бусад шүүхийн адилаар бол тусгаалan арч хэлэлцэж шийдвэр гаргах ийм шүүх байна. Энэ шүүхтэр шүүгчид нь бол уул уурхайтай чиглэлээр нэлээд их мэргэсэн тэр талаарх мэдлэг чадвар өндөртэй юм шүүгчид байна. Тэгэд яадаг вэ гэх юм бол энэ шүүхтэр бол шүүх шийдвэр гаргадаг. Тэгээд энэ гаргасан шийдвэрийг нь давцаалтах зөвхөн дээд шүүхт хандах боломжтой. Гэхдээ их тохиолдолд бол яг энэ шүүхээс гарсан шийдвэрүүд нь давцаалтаад. Захиргааны эзэн шүүх гэдэгтэй адилхан. Тэгээд бусад шүүхээс ялгарх бас нэг процедурын шинж чанар байдаг ба тэр нь юу гэх юм бол бусад шууд нэхэмжлэх гараад нэхэмжлэлээр үндэслээд шүүгч нь бол тухайн тэр хэрэгээ сонсож байгаа хуулийн дагуу шийдвэр гаргахын процессыг эхлүүлэхээс өмнө энэ эвдрүүлэн зурчлах маягийн тийм процессыг хэрэгжүүлдэг ба хоёр талыг зэрэг зургуулж агаад маргаан асуудалтай маргаантай байгаа асуудлыг сонсоод аль болох эвдрүүлэх тал дээр оролдоод болохгүй гэх юм бол яг нөгөө шуун таслах ажиллагаагаар зориулдаг байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ шүүх бол яг бусад шүүхийн адилаар бол тэр нэмжлэлийн гомдлыг барагдуулах шийдвэрийг бол хуулиар ашиглаж болох гаргатай шүүгч нар хуулиа хэрэглэж гэхдээ тэрнээс өмнө бол заавал нөгөө эвдрүүлэн зурчлах энэ аргыг хэрэглэх ёстой гэсэн юм зарчимтай байдаг. Тэгэхээр 1999-оос 2015 онд бол яг энэ уул уурхай салбарт гарсан нийт маргааны 90 орчим хувийг бол энэ шүүгээр шийдвэрлсэн байна. Энэ 16 жилийн хугацаанд нэг жилдээ бол 2015 онд бол нийтдээ 23 хэрэг шийдвэрлсэн байна. Тэгэд 15 онд бол 23 хэрэг бол шийдвэрлсэн байдаг юм байна шүүхээр. Гэхдээ ерөөдөө жилийн дунджаас бол бага үзүүлэлт байх яагаад гэх юм бол түүхийдийн үний үнэлттэй үе байсан учраас уул уурхай салбарын идэвхжил бас бага байсан тийм учраас бага байсан байна. Тэгэхээр Канадын хууль эрх зүйн орчин маань ер нь яг яаж орсон өөрчлөлт гэж ирвэ гэдэгт дүгнэлтий. Тэгэхээр уул уурхай хууль тогтоомжийн хэд хэдэн чиг хандлагыг өөрчлөлтөд хөгжиж байна. Нэгдүгээр гэх юм бол аль болох засгийн газраас шалтгааллах шийдвэрүүдийг хялбарчлах нэгдсэн байдлаар дарамт багтаа гаргуулах гэж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо энэ зөвлөлтөд холбоотой гарч ирж байгаа эрх бүхий байгууллагууд хоорондоо уялдаа холбоотой координацтай ажиллах ийм шийдвэрийг гаргадаг байх ийм тал дээр бол зохицуулалт орж ирсэн. Тэгээд яг энэ сэдвээр бол би 27 хоногийн өмнө бас нэг сургалт хийсэн байгаа. Тэгээд Сисмими төслийн 2018 оны ажлын төлөвлөгөөнд бас энэ чиглэлээр тодорхой ажлууд тусгагдж байгаа гэж би ойлгосон. 30 жилийн өмнө би энэ салбарт ажлынхаа гарааг эхэлж байхдаа харьцуулахад одоо орон нутгийн иргэдтэй зөвлөх тэднийг санал авах гэх мэт ийм шаардлагууд бол хамаагүй хатуу өндөр болсон байна. Түүнчлэн байгаль орчныг хамгаалах бүхэн сэргээлт уурхай хаалт гэх мэт ийм асуудлуудтай наривчлсан зохицуулалтууд нэмэгдэж байгаа илүү хатуу чанга болж байгаа. Тэгэхээр аль болох бол байгаль орчны
үзүүлж байгаа нөлөөллийг багасгах, бууруулах, дээрээс нь тэр онгон хэлбэрт нь буцаан оруулах, дөрвүүлэх чиглэлийн заалтууд орчирч байгаа. Тэгэхээр бас сүүлийн 10 жилд илүү идэвхтэй хөгжиж байгаа, эрчим хувьд хөгжиж байгаа нэг чиглэл нь юу гэх юм бол энэ төрөөс үзүүлж байгаа захин үйлчлэгийг өргөгдөх асуудал байгаа. Одоо тэр онлайн хэлбэрээр талбай авах ч юм уу, эсвэл онлайнаар лиценз эзэмшигчдийн талаарх мэдээллийг хайх боломж нь бүрдсэн байх гэдэг ч юм уу. Эсвэл одоо энэ дээр илтод байдал нөгөө тайлхналын асуудал байгаа тийм компаниуд болон төрийн зүгээс бол тэр орлоготой холбоотой тайлх илтод болгох гэх мэт. Тэгэхээр Канадын төрийн бодлого боловсруулагчдад ямар бэрхшээл сорилт тулгардаг вэ гэхээр бол зохицуулалтаа аль болох нэг талдаа бол олон нийт ард иргэдийн эрх ашигыг хамгаалахтай, нөгөө талдаа бол аль болох хоёрын хвшлийн компаниудад уул уурхайн салбарт эдийн засгийн үр өгөөжтэй үйл ажиллагаа явуулах боломж орчноор нь бол хангах дарамтыг бага байлгах энэ балансыг олох байна. Тэгэхээр мэдээж хэрэг төгс хууль тогтоомжтой орнууд гэх юм бол Канад төгс тийм орн биш. Гэхдээ Fraser Institute-аас гаргадаг энэ хуулийн эрх зүйн тогтолцооны хүрээнд гаргадаг энэ чагсаалтанд бол Канадад нэлээд дээгүүр байртай байж байгаа. Түүнээс гадна энэ хууль тогтоомжийг ерөнхийд нь маш сайн компакт хэлбэрээр хураангуйж оруулсан зарим бичгийг энэ ICH гэдэг нь хуулийн фирмийн вебсайтаар тавьсан байлээ. Тэгээд энэ линкээр орж үзээрэй. Тэгэхээр улс орон болгонуудыг уул уурхайн хуулиудаар нь бол гэдэг дүн шинжилгээ хийсэн байдаг юм байлээ. Энэ хуулийн фирм. Тэгээд Монголын бас хууль дээр бол нөлөө өгсөн бас нэг юм хэсэг байгаа.